Энэ үеэр ахлагчдын нэг нь Рэй бол тэдний хувьд хамгийн чухал хүүхэд. Тус академид үлдэх ёстой гэж бодсоход Уинфорд яригийн таслан бүсэд хүүхдүүд яах вэ гэж асуув. Тэр мөчид ахлагч дөрмийг дагаж тэднийг академиас бүрмөсөн хөөх хэрэгтэй гэдгийг мэдвэв. Академийн шүүхийн танхимд тухайн хэрэгт холбогдсон бүх сурагчдыг дуудаж ахлагч хариутай бүслөө нэвтэрч дүрм зөрчсөн асуудлыг хэлсэн тухайга дуулган. Дараах шийдвэрийг танилцуулав. Ахлагч Рэй хэзүн гэж дуудаад түүнийг тэнсэн хараацах хязгаар шийдэх болно гэв. Гэрч бүсэд хүмүүсийг наунаас хөөж гэрээ. Үүнийг сонсоод хүүхдүүд мэс гайхаж академиг хамгаалахын тулд тэмцэнэ ахлагчдад сануулж энэ бол түүний шудраг бас хэрэг химээ эрхийнхээ төсөө тэмцэж эхлэв. Сэжвэч бас өөрийгөө өмгөөлөн гарч ирнэ. Хэрв академи энэ шийдвэрээ хэрэгжүүлэхээр зүтгүүс харт гэр бүл үүний эсрэг зогсох болно гэдгийг тэрээр тодорхой мэдгэв. Энэ үед ахлагч Вон тэмцэнээр тэрээр хартаа огт маш их нөлөөтэй гэдгийг тэргүнд ойлгуулахыг хичээв. Үүнээс гадна тэр сурагчид баслаагаа гаргагчдаас хамгаалахад төсөлсөн хатус тэрээр дэмий зүйл ярих ашигаа дөрөв. Ахлагч Гибби ширээ зөхөн тэдний хүл тасан газар бол хатуу хариутай бүс гэдгийг хэллээ. Тэрээр ямар ч нэр хүндтэй авахт байлаа гэсэн зөвхөн ахлагчид нэвтрэх хэрэгтэй гэдгийг тодтогов. Гибби хорсолтой харцаар иччлэн хин нэгэнд давуу ирэх болгож болох юм хэмээн баталтайгаар догсов. Хүн бүр зүгнэж улаан өсттэй хасбгүй хэмээн тэрээр Рэгийн нууцыг найзуудынхаа өмнө иш болгов. Үүнийг сонсоод Рэнүүднээс гал бутран би энэ уурдаа шатаж Гибби хизээ мөтгөө затхад бидний нутраа зангидв. Байж хорцтаас өмнө ахлагч Вон дундуур орж дөрөн бол дөрөн хэмээн ахлагч Гиббийн хийсэн бүхнийг зөвшөөрөв. Ахлагч Вон сурагчид руу төхөж очино. Тусгай зөвшөөрөлтгүйгээр зөвхөн ахлагчид хариутай бүсэд нэвтрэх хэрэгтэй гэж Гиббигийн хийснийг санаалав. Энэ үед Вон бүх зүйлийг оронгоор нэрвүүлж хэний ч санаанд оронгүй эрэлт хийлээ. Тэрээр ахлагчийн судлаасаа татгалзаж залуу хүү гэрээ бүдүүгдэд шилжүүлж жоохон газарлав. Дижберт болон бүсэд нь гайхан ангаж эрс эсэргүүцсэн ч шаргаалаас төхөд хов тавьсангийн бижиг төхөө. Ингээд түүнийг одооноос ахлагч Гэри гэж дуудахаар болов. Гибби болон бүсэд ахлагчид Воныг хэдхэн хүүхэд аврахын тулд галзуурсаа химээ үзэж байлаа. Ахлагчдын нэг нь энэ судал академийн нууцыг хадгалдаг учраас тийм ч амархан хүчтэй зүйл биш гэв. Энэ бол ийм амархан хүнд шилжүүлж болдог албан тушаал биш юм. Яг энэ үед тэргүүн ахлагч Воныг дэмжиж байр суурин дээрээ бат зогсов. Дөрмийн дагуу ахлагчдын хэн нэгэн судлаа шилжүүлэх хүсвэл зөвхөн мастер Хүжиг Баатруудын зөвшөөрөл хэрэгтэй гэжээ. Вон хүүгийн нэрийг асуугаад ахлагчийн хэрэгмийг Гэри Блубелтэд шилжүүлж байгаа уртаагаар залж мастер Хүжиг Баатруудыг шийдвэрээ гаргахыг шаардав. Дижберт уурандаа бачуурч энэ бол байж осон тэнэрлэл гэж шуудхан хэлв. Тэрээр ахлагчийн хүсэж байлаа ч үүнийг хинч зөвшөөрөхгүй гэж нэмж хэллээ. Гэвч Уинфорд түүний яриаг тасарж ахлагч Вонны шийдвэрийг дэмжлээ. Хөдөөний тариачныг ахлагч болгох гэж үү? Химэн Дижберт хэлэхэд Сэркийн гал дээр тас нэмэн ширүүн харцаар зөвшөөрөв. Дижберт үүнийг эсэргүүцэж байтал эмэгтэй тэргүүн Хүжиг Баатар мөн зөвшөөрөхөөс татгалзлаа. Ахлагч болох нь дураараа шийддэг зүйж биш гээд тэрээр Вонд зөвшөөрөх боломжгүйгээ хэлж хүсэж очив. Ингээд Дижберт сүүлчийн мастер Хүжиг Баатар Бернүүдийг татгалзсан гэж найдан түүнээс асуув. Гэвч Уинфорд түүн дээр очиж эдгээр хүүхдүүд хүнд хэцүү үед тэдэнд тусагчныг санаалав. Толоонд олон найз нөхөд нь амь өргөчгөд тэд юу ч хийж чадаагүй лээ. Уинфорд сэтгэл хөдлөн одоо зөвхөн тэдэнд өрөө төсөх хэрэгтэй гэж хэлв. Бүгд Бернүүдийн хариултыг амьсгал даран хүлээхэд тэрээр эцэст нь Вонны шийдвэрийг дэмжлээ. Дижберт бухимсандаа толгоогоос хэсрэн энэ бол туйлын тэнэрлэл хэмээн өгсөв. Үүний дараа тэргүүн ахлагч Вон судлаа Гэри Блубелтэд шилжүүлсэн тул шийдвэрлээс мартаж харин бусд нь шийдвэрлэн гэв. Яг энэ үед Гэри гараа өргөж ахлагчийн судлаа данд шилжүүлээд мастер Хүжиг Баатруудаас зөвшөөрөл хүсв. Каден, Уинфорд, Бернерд гэх 3 мастер Хүжиг Баатар дуртай яа зөвшөөрч Дижберт болон эмэгтэй Хүжиг Баатрын шарыг малчлаа. Гэри судлаа данд шилжүүлсэн тул түүнийг бас шийдэхгүй гэдгийг тэргүүн зарсав. Яг энэ мэтчилэн дан судлаа Монкод өгч энэ явц Сэлбэгийн ээж хэвтэл үргэлжлэв. Энэ зөөрөө ахлагч Гибби рүү сэм харж дотроос хичиг авч хэллээ. Хөвшин Вон судлаа өгсний дараа тэр зөнөг яагаад ямар ч хил ам хийлгүй чимээгүй очих гэж тэр гайхав. Энэ нь түүнийг тэр хөвшний толгойд юу бодогдож байгааг тунгаахад хүргэв. Марта Вүдүрх судлаа Сэлбэ хартаж шийдвэснээр хинч шийтгэж хүлээсэнгүй. Байдал ингэж иргсэн тул тэргүүн ахлагчид өөр сонголт үйлцсэнгүй. Тэрээр бүх зүйл дөрмийн дагуу боллоо хэмээн үзэж энэ нэдтэй жүжигийг ингээд тосгов. Сэлбэ яран ахлагчийн судлыг Гэритэй дахин салхих гэж ордов. Ахлагч Вон түүнийг зогсоож ахлагчийн судлыг нэг шилжүүлсэн бол тухай хүн дахин авч болдоггүй дөрмийг хэллээ. Ингээд ахлагч Сэлбэ Гавери академийн 6 ахлагчийн нэг болсныг зарсав. Хөрхийн охингийн тэнц чиртэм явж сандарч нүүр нь улаан болов. Дотор байранд бүгд сайхан басан явчин талаар шогдож байлаа. Тэд ахлагч Воныг яагаад ийм чухал шийдвэрийг дэндүү хөнгөмсөг гаргах хэмээн гайхацгаана. Мартай дантай маргаж
Сишваг хасагчид яг төхөрн сайн ажиллаж чадна гэж бодохгүй байна уу? Хэмээн асуув. Харин дан тэр хөгшчүүл Сишвагаас арав дахин хөшөө харагддаг гэж хэлээд түүнтэй үргэлжлүүлсэн маргав. Энэ үед Сишваг тэрнийг болиус харагчид Марта өөрийнхөө зүтгэсээр байлаа. Тэрээр бүгд хөөгдөхөөс аврагдсан бөгөөд Сишваг хасагчулсан тул бэг дэрдэн гэж зүтгэв. Гэрий дундуур нь орж эсэргүүцэн ганц хасагчийн сог бүхнийг тэгтлээ өөрчлөж чадахгүй гэсэн бодлоо хийв. Гэвч хэрэг хасагч ван тэднийг өмөрөөгүй бол бүгд тактемаас хөөгдөх байсныг тэрээр хүлээн зөвшөөрөв. Дараа нь гэрий мошиг хэрхэн таслаар халдварсныг сануулад академид нэгж биш зүйл байгаа хэлжээ. Энэ нь түүнийг хасагчдын донд Pure Blood эсвэл Dark Blood гэлтийн гишүүд байж магадгүй гэж сэртгэхэд хүргэв. Яг тэр үед монг бүгд тэднийг ажиллаж байгаа тул яран хөдлөхгүй байхыг зөвсөв. Хэрэг байдал гэрийн там өгч байгаа шиг бол Сэлвэ хамгийн их аюул дарна гэдгийг тэрээр сануулв. Ле орондоо хөвтөнгөө хөвшин ван байхгүй болсон тул сурагчдын төлөө дуурч тэднийг өмгөөж халаач үлдсэнгүү гэв. Бусад нь хамгийн ихтэйс төвийг сахих бөгөөд гадны хүн босгох Сэлвэ гарцаагүй болно гэж тэр үзэж байлаа. Энэ хоорондоо Марта хоёрч мөн энэ байж санаа зовж Рэ нөгөө тийшээ харан хөвтөд өнөөдөртөө юу ч хийж чадахгүй тул маргаашийн ажлыг маргааш бодъё гэв. Кайш нэг төсөөлгөө бодож оллоо гэтэл гэрээрээ хангалттай санаа зовсон гэд бүгдийг амарцгаа гэв. Рэ дотроо вон судлаа өгсөний дараа Гибби яагаад чимээгүй болсныг ухаарав. Тэрээр Гибби Сэлвэг харьцахад хамаагүй амархан хүн гэж бодсон байх хэмээн дүгнэв. Гэсэн ч тэрээр өнөөдрийн өдөр бүрмөсөн дэмий өнгөрсөнгөө гэж бодлоо. Учир нь хасагчд болон мастер хүлэг баатрууд бүгд нэгдмэл санджгүй байгааг тэд олж мэдсэн. Энэ нь түүнд Кремсэн Винсийн нөлөөг тэлэх сайхан боломж өгж магадгүй гэсэн бодол төрүүлв. Шин дунд нэгэн чихүүдээс төрөмзөр хөдөлж Рэгийн өрөөрөө сэмхэн шаргаж буйн харагдав. Энэ зүйл нь Рэг унтж хад дөхөж ирсэн харанхуй өдөр байлаа. Муу ерсэн сүүдэр түүний нүүрэн дээр гараа тавиад чамааг олсоо гэж шинэ. Гинт сүүдэр түүний биеийг орож эхлэхэд Рэг зүдэндээ тарчиж тэмцэрдэв. Хачирхалтай тэр сүүдэрт залхиулсан нэгэн залуу өрийг цогт гэж шаардав. Энэ үед Рэг цачин нүдээ нээж уртандаага сүүдрийг хараад айхашигч эхэлв. Яг тэр үед өрөөний хүн бүгд сэрч айн сандарч басан Рэг гайхан ширтэв. Рэй сүдрийн тахалд дайруулж түүний эсрүүцэх үед найзууд нь ирж толпоод төслөв. Гэвч гэрийг довтлох гэхэд Рэй түүнийг засахаа хичээгээд өөрөө цогтод өртөв. Азар Каш түүнийг аварч амжив. Сурагчид сүдрийг засахаа хичээх үед Сэлвэ давталж байрнаас цогтож буй сүдэр дотор хүн байгааг олж харав. Шууганаар Уинфорд Сэргээ хамт орж ирэн юу басныг гайхаж бүгд зүгээр эсхийг асуув. Сэлвэ Рэй рүү халдсан бозорч тэрээр хордон хариу үйлдэл үзүүлсэн тал биштэйгүү гэдгийг хэллээ. Ки түүнээс халдсан хүний талаар асуусан ч Рэй хин байсныг нь хэлж мэдэхгүй. Гэвч хүлээ. Уинфорд энэ явдлыг ахлагчдад яарчтай мэдэгдэж хэрхтнийг хайхаар хоёр баг гадаа эргүүлж хийж хэрнийг баг гаргахыг хүлэв батарт үүрэг болох. Оюутнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс дотор байрны өрөөнүүдийг шалгаж байна. Нөгөөтэйгүр Рэй царайг нь харж чадаагүй ч дөө хоолойгоор нь өөрийнх нь аав байсныг гадарсан гайхна. Дотор байрнаас гарч ирээд Уинфорд нөхцөж байж тэдний төсөөлснөөс ч дардаж магадгүй гэж үзв. Мөн хаж төчийн талаарх оюутнуудын тодорхойлолтоос үзвэл тэрээр жирээнийг халдвар асан хүн биш харин сүдрийн дайчин байв. Фронтын шугамдж байж чирүүсэж байгааг харсан Уинфорд цалаа зэргүүл сүдрийн араатнуудад бүслэгдсэн гэх мэдээлэл санаа зовж бухимдана. Ки түүнээс энэ хэргийн талаах багтыг нь асуухад тэрээр одоо хэн тэтгэхээ мэдэхгүй байгаа тул академи бүрмөсөн сүүлийн нэрмэг толсон гэж үзнэ. Ингээд тэд ямар нэгэн зүйл болохыг хүлээж ажиглахаар шийдэв. Хожим шин Райжийг дээр дуудсан бөгөөд чи ягаад ийм орой доосныг нь гайхна. Тэрээр Жэд ихрүүдэд дуулахж одооноос хөвшин Кремсэн Вингс тэтгэж болох юм бүхнийг өрхийг даалгав. Кремсэн Вингсийг хурдан хүчрхэгжүүлэхийн тулд тэрээр өөрийн хяналтандор гэрээ байгуулж хэрхийжээ даалгав. Манай хүн хөвсгөл хийхэд хангалттай хүч хэрэгтэй байгаагаа мэдэгдэнэ. Өвжөн хуучин авлагч Ваны өрөөнд Сэлвэ түнтэй сүдрийн дайчны талаар ярьцах бөгөөд Ван сүдрийн дайчин гэж юу болохыг мэдэхгүй байгаагаа хэлнэ. Тэд маш ховор бөгөөд өөрөө жамдаштаа хэдхэн удаа таарчсэн тол мэдэхгүй хан хэвийн үзэгдэл гэдгийг тэрээр батлав. Сүдрийн дайчид бол үндсэндээ сүдрийн талаар удирдлагыг зэсэн. Тэд бол ижигсрээр халдварлагдсан хүмүүс шиг биш. Хэрв хэн нэгэн бусдаас хүчтэй бөгөөд талын халдвар аваад нэг жилийн дотор өгөхгүй бол хомсон тахс тавтаж тэдний хүүхдэд болдог байна. Сүнс шиг хөдөлтөг тол тэднийг мөрдөхөд хэцүү. Төрөлхийн олоорчид бөгөөд биеийн сүдрээр бүрхэгдсэн тул аюулаас хамгаалагдсан байдаг. Сэлвэгийн хаар хэрв тийм бол тэд маш ховор байх ёстой бөгөөд чухал биш зүйлийн төлөө зүтгэхгүй. Ахлагч Вон түнтэй санал нийтэж тэд зүүн бэлхийг мэдж байгаа нь тодорхой. Тусрай тэдний байнуудын нэг гэж эзэн. Сүдрийн дайчин болохтын араас хөөцөлдөж байгаа байх хэмээн тэд илүү чухал зүйлийг таамагч хэвшив. Мөнгөж өгстэй хэн сандарсандаа өөрөөч бас ахлагч болсноо мартах бөгөөд Вон түнийг тайвшруулж бусад ахлагчид энэ хэргийн талаар аль хэдийн мэдсэн гэж хэлнэ. Хинч хөдлөөгүй байгаа ч тэд сүдрийн дайчны зорилгыг хэдийн таамагчсан байж магадгүй гин. Энэ нь ахлагчдад өөрсдийн гэсэн нууц төлөвлөгөө байгаа болов гэж түүнийг гайхшихад хүргэв. Гэвч Ван түүний шийдвэрт нөлөөлөхийг хүссэнгүй. Тиймээс олон хүний хүч ганцаас илүү тул итгэдэг. Хүмүүсээ зөвлөсөхийг түн зөвлөв. Тиймээс тэр юу ч төлөвлөсөн бай. Түүнд дэмжигчд хэрэгтэй. Сэлвэ Ван хоёр өрөөндөө ярьж жайтаж хаалгад орших чимээ тэдний анхааралыг санаасан бөгөөд энэ нь Рэй уулзахаар ирсэн хэрэг байв. Рэй гэрснийг харсан өвгөн ахлагчд
Райтай уулзаж ярьцах хэрэгтэй гэд өрөөнөөс гарав. Тэрээр явахдаа Рай цаг гарвал толооны уршигын клуб дээр өөрийг нь олж уулзахыг хүсв. Учим түнд заах зүйл ихвэр байна. Түүнийг явсны дараа манай хүн Сильваар өдөхөж хичих бөгөөд Сильваа түүнийг ямар хэрээр ирснийг гайхна. Тэгээд тэрээр хотоос гарахад түүний тусламж хэрэгтэй байгаагаа хэлв. Түүнийг дөнгөж өчигдөр халбцаад урьдсан. Хүмүүс одоо ч ажиглаж байгаа хэлж Сильваа үнийг сайн санаа биш гэж ятгахыг орчно. Тэрээр хүчрхчхийн тулд илүү олон аратан ойнох хэрэгтэй. Энд засвал ямар ч байсан юм насанд нь аюултай хэмээн шашна. Түүний өөрт нь өгсөн сэтгэлийг ашиглан Рай цөхөрсөн өнгөөр ярих хатахын сандарч нар жархахаас өмнө буцаж ирэх нөхцөлтэйгээр зөвшөөрч Рай талархав. Тэр ингэж байгаадаа гэмшиж байсан ч бусдаас төрүүлж аавыгаа олох ёстой байлаа. Рай өгөн Сильвия Кримсон Вингс дөрхөөр ирсэн ч түүний ахлагч Монта ярихыг санамсаргүй сонсож аав нь бурхны төлөө ирснийг мэдсэн нь нэж бодов. Тэгээд тэр хотоос гарсан бөгөөд газар доох хэсэг хатуу хамгаалалттай байх тус хот руу орох царын ганц зам нь хотын гадна хагуу байв. Ахлагч Моныг буцаж ирэхэд Рай хэдийн явцсан байсан тул Сильвия өрөөндөө санаа зовж хоцроод түүнээс тусламж хүсв. Тэрээр шоронд байрч буй зарим хамгаалагчдын өөр газар шийдвэрлэхийг түүнээсгүй. Түүнийг хэдийн төлөвлөгөөтэй байгаа гадарлахад Сильвия хэрэг сүдрийн дайчин бурхныг өрнөж байгаа бол үнийг давуу талж босгон ашиглаж түүнийг өдөөж авчрах хэрэгтэй гэдгийг хэлнэ. Гэсэн ч хэрэг болчихвол тэд түүнийг алж чадах болов гэж тэр ирэлцэн. Өгөн үнийг боломжгүй зүйл биш. Гэхдээ хэцүү гэж хэлв. Үнийг сонсоод тэрээр багийнхнаа цөвлүүлэхээр явж Вангас сүдрийн дайчныг хэрхэн устгахыг зааж өгөхийг хүсв. Тэрээр өөрийгөө дандаа Рай хамгаалж чадахгүй гэдгийг тунгаан бодно. Тиймээс энэ алхмыг хийхэн зайлшгүй шаардлагатай юм. Одоо тэр ахлагч болсон тул хүн бүрийг хамгаалах ёстой. Рай явахаар зэхэж хамгаалалтыг ажиглахаар ногдов. Гэвч худалдаачдын зөвшөөрөл арчаач буй бараа ирсэн ясан цагийг хүртэл асууж түр үнэмс хийж шалгадаг болсон тул хамгаалалт чангасан нь харагдав. Үүнийг харсан манай хүн зүсээ хувирсан ч гарч чадахгүйгээ харна. Гэтэл тэрэгтэй хүн гарч ирэн түүнийг Рай тарсан мөнгө гэж асуугаад хатагтай Сильвия түүнийг хотоос гаргахыг тушаасан тул тэрэн дээр сохыг шаардав. Нөгөө төгөр Сильвия багийнхандаа даасгуурт бэлтгэхийг тушааж босгомжтой байхыг сануулan үүнд орцохыг хүсэж байгаа. Эсхий хүн бүрээс тодорхойлно. Карина чиг нь алхахыг завдсан тэр сүдрийн дайчин болон бурхныг олох ёстой тул үүнийг зүгээр орхиж болохгүй гэж орцохорын шалтгаанаа хэлв. Яг тэр үед мөнгө түүнийг зогтоход хэцүү болохын тулд газар доор хавчихыг санаж болгов. Тэгээд дин үний талаар Райд мэдээчгүй байхан зүгээр үү гэж асуув. Марта Райд хэлэхгүй байсан дээр учир нь сүдрийн дайчин түүнийг дахин харуул аюултай болно гэж үзв. Кайл тэдний дундаас Рай хамгийн хүчтэй тул тэднийг хитрхи их санаа зовж байна гэж бодно. Тийм учраас Сильвия хасагч Ваны хэлсэнчлэн тэд хамтарч ажиллах ёстой гэж хэлв. Сүдрийн дайчдад бас тул тал бий. Төлөвлөгөө нь бүтүүл тэдэнд түүнийг устгах боломж олдно. Ахлагч Ван тэдэнд давталгаанд бүтгэхгүй тул нөөц төлөвлөгөөгөө даахыг зөвлөж улаан хаалханы хадна хүлээж явах болно гэж амсав. Тэдний газар доор хэсгээс гарах тэр мөчөд аюулгүй болох болно. Нөгөө төгөө Рай ногдож байсан газараасаа гарч ирэхэд тэрхтээ хүн түүнийг нар жарахаас өмнө ойн гадна хүлээж явах болно гэдгээ мэдэгдэв. Нар жарах хүртэл хугацааг тооцоолж манай хүн байгаа юм гэж бодсон ч дөөгийн мэлмигээ ашиглан сүдрийн дайчныг хайж эхлээд ой дагнж буй зарим хүмүүсийг орж харав. Айд сандарсан охин ах руугаа ойн нэмгэн лөө орж ирлээ гэж ашиглахад ахан түүнээс ажиглаж хооронд алуурхан өгөхийг шаардна. Гин тэдэн лөө могоо мангас дайч сүүлээрээ цөхөж оногов. Тэдний шидэгдэхүйд Рай ардаас нь гарч ирэн тэднийг барьж авав. Манай хүд аврагцсан шаргал үстэй хүнээс болон хувирсан Рай тандж энэ могоо дунд зэрэглэх тул толдох шаардлагагүй зогтох хэрэгтэй гэж зөвлөв. Гэвч Рай түүний хэсэг хугацаанд дөөгүй байхыг тушаагаад мангастай тул гар урагшлав. Манай хүн могоог барьж аваад чанга гэрчинд базаж түүнийг галзууруулав. Энэ хооронд могоо мангас сүүлээрээ Райг орон харчих бөгөөд шаргал үстэй хүү түүнийг өгөх нь гэж бодон хашгирна. Хэдэн хормын дараа манай хүү ердөө ийм хүн үү гэж бодон могоо мангасыг тасатхан бож өгүүлсэнд мангас газар тунав. Хүүхдүүд түүний хүчийг гайхан биширч өндөр зэрэглэлийн ажил явдал хайрч байх гэж таамаглах хооронд Рай тэдний нэрийг асуухад өө өөрийгөө Таффи, охин дүүгээ Кенди гэж танилцуулан ажил явдал хайрчд босгоо хэлв. Таффи цааш нь тэд авангаас холгүй нэгэн тасганд амьдардаг бөгөөд энэ дойд ан хийжсэнэ хэлв. Үүнийг сонсоод Рай тэдний насан дээр ажил явдал хайрч хийж байгааг хараад нэглээд гайхаж гаднах төрхөөс нь харахад эдгээр хүүхдүүд чинэлэг биш болтой гэж таамаглав. Эми энэ насан дээр түүн шиг болох болов гэж тэр бодно. Магийн халааснасаа зэвсэг гаргаж ирээд манай хүн тэдэнд зэвсэг өгч дараагийн удаа холдохгүй байхыг анхааруулв. Хүүхдүүд зэвсэн аваад баярсан ч хитрхи үнэтэй биш вэ хэмээн сандарсан. Гэвч Рай эдгээр зэвсэг нь тэмч үнэтэй биш гэж бодлоо. Түүнээс гадна түнд эдгээр нь хэрэггүй тул тэр хоёр төхөөр шийджээ. Таффи талхаснаа илэрхийлэн нэрийг нь асуухад манай хүү түүнийг Нэс гэж дуудаарай гэв. Тэрээр яаралтай ажилтай тул тэндээс явахар болно. Түүнийг явах үед Кенди ной Нэсээ хэмээн дуудаж сүүлийн үед ой гараатнууд маш тагшин дагарт болоход ойн гүнлөө орохгүй байхыг анхааруулв. Рэй тэгвэл энэ нь яг өнөөдрөөс эхэлсэн зүйл үү гэж асуулаа. Кенди тэднийг энэ хаваар ажилладаг адил явж хайрчд гэдгийг хэлв. Түүнчлэн өмнө нь тэд анхан шатны зэрэглэлийн араатнуудтай сүргээрээ таарчдаг байсан ч өнөөдөр тийм биш байна гэлээ. Манай хүү анхааруулсан талархаад явах үед хүүхдүүд боломж гарвал баруун зүгийн тосгоноос өөрсдийг нь олоорой гэж хүсв. Үүний дараа ойроо яаран орсон Рай хин нэгэн ойроо нэвтэрсний улмаас араатнууд хэвийн бас авирж гэн гэж шууд сэжиглэн. Энэ нь түүний аав байх гэж таамаглав. Дараагийн хэсэг
Swift Avery Sharon шүний харуулууд дээд албан тушаачнуудын гаргаж буй хачирхалтай шийдвэрийн талаар үгч байлаа. Нэг болохоор харуул хамгаалалтыг чангатхан гэх бөгөөд дараа нь буруулж гин гин. Тэр мөчөд сүүдрийн дайчин Sharon-гийн ханаар нууцаар сэмхэн шургаж байгааг бид харна. Энэ хооронд Хөлбаатар хийсэн ёсоор хийхээр төлөвлөнө. Сүүдэр хаалганы засраар голсон оров. Яг тэр үед шүний харуулууд тахлагч ван тэдний зүг ирж байгааг харах бөгөөд нөгөө хамтрагч нь түүнийг одоо авсаж байгаа байсныг саналав. Харуул ноён ванд бүх хүмүүсийг явахыг шаардсан гэдгээ дуусгаад ван шүний хоёр харуулд одоо амарцгаа гэж хэлв. Тэднийг татгалзах үед ван нөмөргөө жижигтэйгээр тайлж зүгээр л ташаалт авахыг хүсээд өөрийг нь арай ч хэрэгцээгүй болчоогүй байгаа гэж итгүүлв. Тиймээс хэрэг ямар нэгэн зүйл болбол харуулууд байхын түнд зүгээр л тэг болно гэжээ. Бүх харуулууд ясны дараа ван Сильва болон бусад руу төхөө өгөхөд гинт хинэгийн тэднлөө сэмтгэж ирв. Энэ нь Жэ байсан бөгөөд тэрээр басын там үржсэнээр байна. Химээхэд цуслах тулан бижээ нарч бас хамт иржээ. Жэ тэдэнд тусламж хэрэг болж магадгүй гэд бас тэднийг дагаж явахыг даалгасан гэдгийг хэлв. Тэгээд Марта Рай ямар нэг зүйлийг мэдэрсэн байх гэж тааварсан. Сишвиараа тэднийг бүгдийг нь хамгаалах талаар бодсоор байгаад Трог сэтгэл нь хөдлөнө. Яг тэр үед бижэр тэднийг хэр элгийн хүмүүс шиг авирсахаа болж дараагийн удаа ийм зүйл хийхээр болбол заавал хийж байхыг хүсв. Дэн тэднийг ирсэн баяртай байх шиг бөгөөд Кайл тэднийг жинхэнэ хатуус гэж бодно. Шинэ нөхдүүдтэй болсон тул Сильва тэднийг энд дагаад итгэл дүүрэн байж өөрөг хариуцлага байршиг нь дахин хуваалцав. Шарн руу орохдоо Сильва хүн бүрт харилцаа холбоо болон гэрэл ашигладаг эрдэнэ цэцүү барихыг ойлгуулж хэрэг төрөө шууд буцахыг багийн гишүүдтэй анхааруулв. Авсагч хүн тэдний шатнуудээр хүлээж байх тул багийнхан шатаар урагдах бөгөөд вон сүдрийн дайчныг одоогийн байдлаар бурхантай архан утсан байх гэж таамаглав. Гэсэн ч тэрээр өөрт завч шатнуудын босгосон хамгаалалтын халтаасаар хатвал тимч баг нь хугацаанд нэвтрэхэд хэцүү гэдгийг сануулж ярихгүй ахыг хэлв. Тэрээр тэдэнд сүдрийн дайчид харанхуйд хамгийн сайн ажилладаг гэдгийг санах сүрчийн зааварчилгааг өгөв. Тиймээс төлөвлөсний дагуу ажиллаж сандарч твдэхгүй байхыг санаалав. Шатаар урагдж байхдаа Жэ Эверд 3 жил байсан хинээ энэ газар доорх бүслөө хөтэлдэг гэдгийг мэдээгүй байсандаа гайхаж хацна. Энэ хооронд ихрүүд ямар нэг хачирхалтай зүйлийг мэдчихжээ. Үүний дараа дэн асгчид тэднийг тарин шийдэх болов гэж асуухад Марта энэ удаад Сильвагаас зөвшөөрсөн гэж бодлоо. Өмнө нь энэ талаар бодоогүй байсан монк Ребеккугээр хаалхыг хэрхэн нэх вэ гэж санаа зовж эхэлнэ. Гэвч Сильвия ван түнд хинэхийг зааж өгсөн тус санаа зовх хэрэггүй гэж хэлв. Үүнд сэтгэл нь хөдөлсөн монк түүнийг одоо хаалхагч болсон тул энэ нь зөв гэж бодно. Энэ үеэр Гари Сильвиагаас Иверэний доор нуугдсан бурхны цаад шалтгааныг асуухад тэрээр үүнд хариулж чадахгүй байх бөгөөд ахлагч ван түнд маш их мэдээлэл өгсөн гэв. Тэрээр буцаж очиод ахлагчтай үнийг баттгахаар шийднэ. Дараагийн мөчид хаалхал хэдийн нэгтсэн байх хамгийн ачаалалтай зүйл тохиолдов. Монк сандвич үүнийг Рэй хийсэн байх гэж таамагласан Сильва. Рэй хэдийн хотыг орхин явсан тул энэ нь боломжгүй гэдгийг мэдэж өөр хэн нэгэн байж таарна гэж дүгнэв. Воны хэлснээр зөвхөн ахлагчид хаалхыг хэрхэн нэхийг мэддэг тул энэ нь ачаалалтай байна гэж Сильва тунхан бодож хэн байж болохыг гайхна. Тэр үед Гари хүн бүрийг зэсгээ барихыг анхааруулж тэд хаалхаар татварч нэвтрв. Энэ нь тэдний өмнө нь байсан газар шиг харагдах бөгөөд Минотавр эсвэл үнтэй төстэй зүйлтэй таарчдаггүй байхыг хүсвч Гари үнийг үгүйсгэх харахгүй гэж хэлв. Тэдний хамгийн сүүлд энд байхад маш олон Шаронгийн өрөөнүүд таарчдж байжээ. Эпер Шарон хизээнийг цавт хүн хорхот ашиглаж байсан хэсгэд ирсэн. Слотинд юу харагдж байж болох вэ гэж асуух үед гинт нэг зүйл дэнийг хүчтэй мөргөж төрхөв. Тэр үед тэд харах үед нүд нь гясаж хосон мангасуудыг олж харав. Тэгээд Гари Слотид энэ газар яг ийм амьтдыг хорхот ашигладаг байсан байж магадгүй гэж хариулв. Жирэ гарч 90 кг пакетын толгороо хүчтэй цохилт өгөхөд тэд үүнийг дээд зэрэгчлийн аратан болохыг олж нэдэв. Сильва санаа зовн лөөшиг харагт хийнэнтэй халдвар авсан мэт байгаа тул боломжтой байхыг анхааруулв. Тэгээд харахад энэ нь ихний шатандаа байгаа бололтой. Энэ хооронд Мартач бас сумар харуулсаар байлаа. Жиг ло пакетд тулцаар байна. Тэгээд эцсийн нэг цогцолтоор тэрээр үүнийг сэлмээрээ завчиж осгож чадав. Жигийн хосгийн хүчийг харсан дий түүний дэд хязгаар нь хаан байдсан бол гэж хайхна. Гэвч үгээр дууссангүй. Сильва тэдэнд тулд хараатнуудын дүү олон байна гэж хэлэхэд байдал улам дортов. Нөгөө тэгүр хотын цахад байх газар доорх бүслөө хөтлөх хаваад Рай агууруу алхан орох үедээ гинт логин системээрээ багийн гишүүдийн төлөө өөрчлөгдөж байгааг олж харна. Тэрээр Жекригийн чи хурдтай зарцуулагдж байгааг хараад тэднийг асуудалд орсон юм биш биз гэж гайхаад хүрнэ. Үүний дараа хэсэг жирүү шивчих бөгөөд тэрээр асар их хүчээ ашиглан бүх араатныг нэг зөвхтөр гайхалтайгаар хийсгэж орхив. Жэдэд зэрэгчлийн араатнуудын сөрөгтэй толбохыг зугаатай гэж үзэж байхад Гаритич том цацууд зугаалж ан хийж яваагүй гэдгийг нь санаалав. Монкч түүнтэй санал нэгдэж энд өөрсдөө төлдөөч болохгүй гэв. Гэвчдийн түүнд хэлэхэд амархан байна гэд өөрөөр яаж эдгээр араатнуудтай тэнцэхстэй гэсэн. Марта Сильва 2 кг пакетуудыг дарахаар хамтран ажиллаж байх шиг байна. Сильвагийн сэлмийг мангасын хомс барих үед тэрээр бүх мангасад гинжрэгдсэн байгааг олж харах бөгөөд Марта тэднийг энд авчирч төгссөн байх гэж таамаглав. Бид шалтгаан нь юу юм бол гэж гайхахад Слот Уймэнийг цогцоохон тулд гэж хариулна. Тэр мөчид Crimson Wings-ийн гишүүддээрээ дэлгэцээр холбогдож
тэднээс асуудалд орсон эсхийг нь асуув. Нэс тэдний төсөвийг мэдж байхад Бужириф гайхах бөгөөдслөө тэднийг асуудалд ороод байгааг хэлв. Үйл явдал усмыг чимжиж эвцэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд эзэхийг хүсвэж бичсэн дэвтэрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань. Нэн даруй гаргаж өгье. Таашагдсан бол лайк дарч. Сөөг сумын заавч бүртгүүлээрэй.